Тэгээ нэмж хэлмээр санагчлаа. Түрүү одон туяа сайд бас тонн $900 гарч яана гэж байна. Тийм. Тэгэхээр ингээд бодглохлоор миний түрүү хэлдэг тэр фольвик хүчил агуулсан 1000 мг шүү. 1 грамм 20-50 $. За хамгийн баар нь одоо $20 яваад тийм ээ 1 грамм нь. 1 кг нь $20,000. 1 тонн нь $20 сая болох гэдэг шүү. Цэвэр бүтээгдэхүүн гаргаж авч чадвал тэгэхээр эн чинь дэндүү хямд дэндүү одоо хамаагүй гаргаж байгаа асуудал. Тэгээ дээрэс нь энэ бүрдэх процесс нь өөрөө хад хөвд за тэгээ чийгшил тийм ээ тэгээ дээрэс нь тэр орчных нь уран бүтээл тэр аюулгүй олон зүйл холилдчихж энэ барах шунж гарч ирж байгаа. Их цаг хугацаа ордог. Одоо нөхөн сэргийгдэх боломж бага л гэсэн үг шүү дээ. Ердөө л энгийн ойлголтоор бол. Дээрээс нь монголчууд бидэнд нэг байдаг нэг түгээмэл эрүүл мэндийн том асуудал юу вэ гэхээр одоо та бүхэн монгол эрчүүдэд шинжилгээ сүүлийн үед нэлээд сайн хийдэг болчлоо. Энэ хүнд металлын агуулмж дандаа өндөр хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгээ энэ нойргуудал өвчний одоо гол суурь болоод байгаа. Энэ бүхэн эмчилдэг юм чинь аахгүй юу? Тэгэхээр би яг энэ бол нөгөө биологийн нэмэлт бүтээгдэхүүн л дээ. Яг одоо шууд ийм гэж хэлэхгүй ч гэсэн. Тийм учраас бид яагаад Монгол алтай улсад байгаа баргашуу илүү вэ гэхлээр дотор нь эрдэс их баялагтай. Фольвик гэдэг тэр хүчлийг хаанаас гаргаж авдаг гэж тусгай бүр сайн хөрснөөс гаргаж авч байгаа шүү дээ. Бүр хөрснөөс шорооноос тийм ээ гаргаж авдаг арга нь. Тэгэхээр баргашуунд эн чинь бүр зүгээр л хідэн одоо бараг 1 кг баргашуун дотор хідэн фольвик хүчил байгаа би мэдэхгүй байна. Одоо яг ийм судалгаанууд л хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Монгол баргашууны давуу тал нь юу вэ? Зүгээр одоо ганцхан фольвик хүчил биш, дээрээс нь эрдэс амийн хүчлүүд. Гэтэл энэ болгон чи өөрийнх нь нөгөө чанарыг сайжруулж байгаа, чанарыг үн цэнтэй болгож байгаа. Тийм ч учраас Монгол одоо энэ алтай улс өндөр улсад байгаа энэ багшууныг авъя гэж одоо түүхийдэж авах гээд шүү дээ. Тийм учраас одон туяасаа яг 26 оноос өмнө ерөн энэт нэлээд олон нотлогоо тэгээд энэ салбар хоорондын уялдаагаа бүрэлдүүлээд эрүүл мэндийн яамтай уламжлалт ангаах ухааны хүрээлэн байж байгаа хамтраад тэдэнд бас мэдээлэл байгаа гэж би итгэлтэй байна. Тэгээд ингээд бүтээгдэхүүн гаргах Монгол улс өөрөө хөрөнгө оруулалт хийгээд энийг бас хийж болно шүү дээ. Жацарганы бас ямар сайхан охих гээд ямар сайхан бүтээгдэхүүнд гаргаж чадчихээн. Тийм ээ? Тэрнтэй адилхан шүү дээ. Эсвэл хамаагүй одоо хувийн хвшлийнх нь энд хөрөнгө оруулалт хийгээд патентаа аваад хийж бас болно шүү дээ. Тэгэхээр бид нэг ийм үйлдвэрлэлтийн үнцэнд хүргэдэг энэ барууны энэ технологиудыг бас нэг их орондоо хэрэгжүүлж чаддаг хувийн хвшлийнх нь энэ дээр оролцох боломжийг гаргаж өгөх бидрийг сонсож байгаа одоо энэ нийгэм даяараа энд бас анхаарал тавьж энэ уламжлалт болон одоо хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн гаргадаг компаниуд хүртэл нэг 100 сая 200 саяын судалгаа гаргаад хийчихэд энэ тийм хэцүү дааж давшгүй хөрөнгө биш л гэж бодож байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийж бүтээгдэхүүн патентаа авдаг өгөөрөө дамжуулаад үн цэнтэй бүтээгдэхүүн гаргаж Монгол улсыг дэлхийд гаргах, брэндээ гаргах энэ боломж нь энд байна л гэж. Тийм учраас би бас хувийн хвшлийнхнээс уриалж байна. Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, витамин үйлдвэрлэж байгаа. Гаднаас юм оруулах галгүйгээд байгаа. Тэгвэл Монголдо бас хийх боломж үүгээр дамжуулаад байгаа шүү гэдгийг бас олон нийт сонсоосоо гэж хүсэж байна. За энэ